9 сар гэхэд түрүү хэллээ шүү дээ. Одоо энэ 9 сар чинь нөгөө ахаад нөгөө ачаал орно. 100 одоо шинэ нутаг орондоо амарсан байгаа ард зэрэг тодорхой орж ирнэ. Эргээд хүүхдүүдийн сургууль сая хичээлийн цаг эхэлнэ. Тэгээ ачаалууд ахаад эхэлнэ. Тэгээ тэр ажлуудаа одоо алдахгүй үднээс хугацаа алдахгүй үднээс 9 сар гэхэд зорч шиг нээх тэр та хэд бол бүх хүчтэй тавьдаг. Би засгийн газрын хуралдаан дээр ер нь хэрэглэхийн даргуул ерөнхийдөө сангийн сайд холбогд улсуудыг хүсэлтийг тавьсан улсуудтай. Тэгээд ер нь бол энэ нийслэлийн энэ хөрөнгөний их усрын дутагд хөрөнгө оруулалтын их усрын дутагдaltaй төвлөрүүлж байгаа орлогоос бууруулахаар зохицуулах ийм шийдвэр гарахаар одоо явж байгаа. Тэгэхээр та хэдийн их усрууд нийслэл шууд одоо хугацаа алдахгүй давхар санхүүжилт хийгээд одоо явчихна гэж ойлгох ёстой шүү. Тэгэхгүй нөгөө хөрөнгө зогсож байгаа юм байна. Хөрөнгө шийдэхтэр явчихна гэдэг ингээд зовлонтой аж ахуйн нөхцөл бас байдаг шүү дээ. Танайх бол харьцангуй Улаанбаатарын бүтээн байгуулалтанд орсон туршлагатай тэр сэлбээс дээшээ явж байгаа нэг зам байна шүү дээ. Тэр чинь юуны зам билээ баясаага? Сэлб сэргэлтийн үү? Сэлб сэргэлтийн тэр хөндлөн орж байгаа нөгөө юуг дарихыг холбож байгаа зам. Тэр чинь 17-аас явж байгаа шууд. Сургуулийн гудамжтай холбож байгаа. Тэрний бүрийг танах хийсэн байх. Тэдний бүрийг замтай нэсэн. Тэгэхээр туршлагатай одоо бол гүүрэн дээр бол эн чинь жилийн өмнө эхэлчихсэн ажил шүү дээ. Тэгээ одоо 9 сард эхэлсэн. 9 сард эхэлсэн тий. Тэгэхээр ч одоо 3 сард нээгээд 6 сар гэдэг чинь үйл үнд шүү дээ. Тэгээ 8 сард явж байна. Бүтээс. Тийм үү? Зогсоогүй. Үйлчний доошоо нөгөө юунуудаа гол нөгөө гацсан шонгуудаа хийсэн мэт. Өрмөө доошоо хэд явсан? 20 м. 20 м рүү. 480. Ер нь бол 23 4 орчим метр өрөндөө. Тэгээд дээр миний дэдэлт нь хуваарлах хатан гэж бас талд ажиллах. Нийтдээ нэг 24 орчим метр. Одоо нам нарууд 50-д өрн бэлдэж байгаа. Бэлдэж байгаа. Одоо ингээд гүрүүчээс нийт 169 хэд вэ? 169 юм. Одоо хэд хийсэн байгаа? 39. 39. За хугацаа алдахгүй энийг л шуурхалаад ер нь арматур цемент шүү дээ. Тий. Гол одоо түүх хийдэн тий. Бетон цементний үнийн үйлцэндээ холбоотой бас жоохон цаасан энэ yes. Уг нь бол хэмнэлт гаруулж гарчаар байсан дээр бетон бол одоо төсөв дээр 180 шүү дээ. 180 мянга. Одоо бол бид нар 340-оор л авч байгаа. Өнгөрсөн намар бол бүр 500 хүрсэн шүү дээ. Тэгсэн. Одоо ковидын нөхцөл хийчихсэн. Тэгээ татаа авалтууд хэцүү. Яг зөвхөн хүнд үед бас зохион байгуулалтанд ороо татаа авалтуудаа сайн хийгээд зохион байгуулалт шүү дээ. Тэгээ та хэдүүд ер нь бас ер нь 481 м гүүр гэдэг бол урд нь бол монголчууд тавьж чадахгүй бид нар хийж чадахгүй гэдэг ойлголт бол одоо бүр ард тавчрлаа шүү дээ. Тэгээ сайн ажиллаараа одоо тэгээд өөр нийслэлээс юу хүсмээр байна, ямар ажлууд байна, баяр сайхан дарга тэгээд цаг хугацаанд оруулах хэрэгтэй. Төвжирлийг бууруулах үндсэн ажил нөгөө төвжирлийг бууруулах үндэсний хороонд орж гэсэн ажлынхаа гүйцэтгэлийг бас тайлбарлах хэрэгтэй шүү. Та ялангуяа хувийн биш болж байгаа нөхцөл байдал болохгүй байгаа нөхцөл байдал юун дээр гацчих ямар одоо жишээ нь юунууд чиглэлүүд одоо жишээ нь төвжирлийг бууруулах үндэсний хороон дээр зам тээврийн яам болон Улаанбаатар хот эрчим хүчний яам арилгын яамтай холбоотой асуудлыг хариуцсан чиглэлүүд дээр ямар шийдвэрүүд гаргамаар тэрийг та шуурхаа одоо сандаа хэлээд явуучих хэрэгтэй шүү.